Сайн байна уу сонсогчдоо Book Mama подкастын маань 2 дахь улирлын 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдд нь энэ цаг мөчийн мэндийг бүжээ, ари, амка бидгүүрийн зүгээс хүргэж байна. За сайн уу өгтөө да. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид гурвын сонгон авсан ном бол хүүхдтэй юуг яаж хэлэх вэ нэртэй ном байгаа. За энэ номын зохиолч нь бол Солонгос хүн. За Оо Ин Ён гэдэг зохиолч байгаа. За зохиолчийн хувьд бол эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, хүүхэд өсвөр насны сэтгцэн эрүүл мэндийн мэрэгжилтэн. За тэгээ Солонгосын бид бүхний мэддэг SBS телевиз байдаг. Энэ телевизийн манай хүүхэд өөрчлөгдсөн нэртэй шоу нэвтрүүлгийг бас хийж исэн. Арт түмний хүүхэд хүмүүжлийн ментор, хүүхэд хүмүүжүүлэгч шидтэн гэдгээр олонд танигдсан ийм хүн байгаа юм байна. За ном маань бол Nebco Publishing-аас орчуулагдсан хэвлэгдэж гарсан ном байгаа. За тэгээд яг ингээд гаднах зургаас нь харахад ч тэр маш хөөрхөн зурагтай. За номын доторх хэсэг маань ерөнхийдөө нөгөө өнгөт хэвлэлтэй учраас яг ингээд эргүүлээд уншаад явхад маш сонирхолтой байсан гэдгийг бас онцолж хэлмээр байна. За мөн та бүхэндээ подкаста эхлэхээс өмнө подкастын маань дэмжин ажиллагч Owl Bookstore танилцуулмаар байна. За Owl Bookstore маань бид гуравт хүүхэд хүмүүжил болон эмэгтэйчүүд, ээжүүдэд хэрэгтэй номуудыг байнга бид гуравт өгөөд бид гурав маань тэр номыг уншаад 14 хоног тутам та бүхэндээ шинэ номыг танилцуулдаг байгаа. За тэгээд Owl Bookstore маань бас маш гоё олон төрлийн бүх төрлийн номууд бол нэг дор байдаг. За тэгээд хямдралтай худалдаанууд бас зарлагдаад явдаг. Та бүхэн маань Facebook хуудасаар нь бас сонирхож үзээрэй. За мөн хаяг нь Зайсангийн оргил худалдааны төвийн нэг давхарт байдаг байгаа шүү. За тэгээд энэ ташрамдаас Owl Bookstore-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. За ном маань нийтдээ 6 бүлэг хэсгээс бүрдэж байгаа. Бид гурийн хувьд уламжлал ёсороо та бүхэндээ 2 бүлгээр нь танилцуулах болно. За хамгийн эхний бүлгийг бол манай Айри маань танилцуулаад дараагийн бүлгийг би 3 дахь бүлгийг бүжээ. За тэгээд 4, 5, 6 дугаар бүлгийг мөн саяны дараалтаагаар та бүхэндээ танилцуулах болно. За 1-р бүлгийг манай Айри маань танилцуулнаа. За тэгээ би та бүхэндээ өөрт таалагдсан хэсгүүдээ танилцуулъя. За 1-дүгээрт нь бүх зүйлийг хүснээрээ хийж болдоггүй юм гэдгийг хүүхдэд яаж ойлгуулах вэ гэж. Хүүхд бол маш дураараа хүссэн бүхнээ хийхийг хүсдэг, эсвэл харсан бүхнээ авахыг хүсдэг ч юм уу ийм байдаг штэ. Тэгэл нэг тоглоомын дэлгүүрт орлоо гэхэд энэ тоглоомыг авна гэж уйлал тэр хаваар нэг юм болдог ч юм уу магадгүй ээж аав нь хүмүүсээс санаа зовсонтой тэр тоглоомыг авч өгöd аргалдаг ч юм уу. За энэ бол ингээд хүмүүжлийн болвол буруу хэлбэр. Тэгээ энэ үед нь хүүхдэд яаж хэлэх вэ гэхээр гомдолтой байгаа биз. Гэхдээ уйллаа гэд дураараа байж болдоггүй юм болохгүй за гэж хэлэх хэрэгтэй юм байна. Мөн уйлт нь хүлээдэг ч юм уу. Ингээ уйлж дуустал нь хүлээгээд тэгээ яагаад энэ үгээ хэлдэг ч юм уу. Энэ тохиолдолд бол хүүхэд илүү ойлгож ухаарч авах юм байна. Мөн дээрэс нь 10 үгийн дүрм гэж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдээ ямар нэгэн үг хэлэх гэж байгаа бол 10-аас дээш үгийг бол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Яг 10 үг дотор ингээ байх юм бол хүүхэд илүү ойлгож авдаг юм байна. За дараагийн таалагдсан хэсэг маань аав нь ирлээ, алив зулцгнуудаа тэврий гэдэг хэсэг надад маш их таалагдсан. За манай аауд маань ерөөхдөө бүрэг дууга, ичимхий иймэрхүү хүмүүсээс олон байдаг штэ тий. Тийм болохоор ингээ хүүхдэд өөрийнхөө хайраа илэрхийлж чаддаггүй. Магадгүй ингээл мэдээж хэрэг хүүхдэд хайртаач гэсэндээ ингээл нөгөө ажиллаа игээл ингээл хүүхдэд тийжээгээл ингээл яваад байгаа. Тэгээ тэрийг нь болохоор яг ингээ хайраа илэрхийлэхгүй зүгээр л ингээл ажилдаа анхаарат ч юм уу те ингээл ажилд явал ирээл унтаал ингээд байх юм бол яг таны хайр бол хүүхд чинь ингээ магадгүй мэдрэхдэггүй ийм зүйл байдаг. За манай нэг шав маань тэгж хэлжсэн 6 дугаар ангид тахта манай надад нэг хайргүй штэ
гэд тэгтийн яалаа гэжтэй гэдсэн чи үгүй надад хайргүй надтай бараг харьцдаггүй тэгэл ажилласаа ирээл утсаа ухаас суучдаг эсвэл ажилласаа ирээл хоолоо идэл унтаад өчтдөг. Тэг надад бол нэг хайргүй манаа. Тэг хаяадаа ингээ надтай харьцахаараа дандаа намайг загиндаг гэж хэлж ирсэн. Тэг би тухайд мэдээж яалаа гэжтэй ингээ аав чи ингээд тэ чиний ингээд бүх зүйлийг чинь бэлдэж өгч байгаа. Аавын болоод аавуудын юу н хайр нь дотроо халан гаднаа байдаг байхгүй юу ч гэдэг юм ингээ ойлгуулж тухайд хэлж ирсэн. Тийм болохоор аауд маань хүүхдүүдтэй ер нь бол байнгын хайраа илэрхийлэх хэрэгтэй юм байна. Аав нь ажилласаа ирээл аав нь ирлээ, алив зулцгнуудаа тэврээ, алив тэврээч гэдэг юм уу те хайртай шүү гэдгээ ер нь хэлэх хэрэгтэй. Юм байна. Тэгээ энэ хэсэг болгон дээр бүлэг дотор юм жижиг хэсгүүд байгаа. Тэгээ хэсэг болгон дээр ингээд нэг юм яг энэ үгнүүдээ ингээд улаанаар тодруулсан. Тэгээ энийг бол ингээд чангаар дандаа уншиж үзээрэй гэж байна тийм. Аав нь ирлээ алив зулцгнуудаа тэврээ. Тэгээ ингэж хэлэхэд бол хүүхэд бол үнэхээр тий аавынхаа хайрыг мэдрэн магадгүй ингээд ер нь бол хайрын дунд өссөн хүүхэд бол мэдээч хэрэг хүмүүжлийн эерэг байдаг шүү дээ тийм ээ. За энэ хэсэг бол таалагдсан. 2 дахь бүлгийн маань нэр болохоор хэрв хүүхдийнхээ хүүхэд байсан бол сонсхийг хүссэн үг гэсэн нэртэй байгаа. За энэ хэсэгт бол бүр ингээд унших бүрт нэрэ тэмдээ гэсэн бодлуудыг бол маш их өгж ийсэн. За би бас та бүхэндээ өөрт таалагдсан хэсгээс хуваалцъя гэж бодож байна. За 2 дугаар бүлгийн 23 дугаар хэсэг дээр болохоор жаахан тайвширсны дараа дахиад ярилцъя гэсэн хэсэг байгаа. За энд болохоор ерөнхийдөө бол хүүхэд ингээд уурлахаар эцэгчүүд яадаг вэ гэхээр зөрүүлээ шууд ууралцдаг. Ингээд айгүй бухимдалтай харин чи юунд уурлаад байгаа юм яачаад байгаа юм чи гээл тэгдэг ч юм уу те. Яасан гэж ууралтын чи бараг л юу гэдгийг жишээлбэл ингээл гаднаас орж ирэнгуутаа уурлангуутал чи зүг зүгээр хичээл номдоо яваал зүгээр хоол унд байна. Тэ ингэж хахад чи юунд уурлаад байдаг ингээд эцэгч зөрүүлж уурлах гэдэг. Тэгэхээр энэ бол маш буруу. Ягаад тэгэхээр хүн болгон л нөгөө та сонсогчд манаас мэдж байгаах нөгөө уурын менежментийн талаар бас манай маш гоё подкаст байгаа шүү дээ тий. Яг л түүн дээр ярьсанчлан хүн болгонд уур бухимдал гэж бол байгаа. Түүнийгээ гаргаж илэрхийлэх нь бол зүүн хэрэг. Гэхдээ уурлаа гэд жишээлбэл эцэгчүүд ингээд уурлаад бүр ингээд амар уурлж ахт нь таны хүүхэд тий өөдөөс чи юундаа уурлаад байгаа юм яасан гэж уурлаад байгаа юу сүртэй юм үртэй чи тэгээ юу ингээ юу та тэгээ юу ингээ юу гэдэвэл бүр ингэж уралдаг штэ тий бид нарыг хин ч гэсэн ингээл ууралж хахад чи өгсөндөө уурлаад ямар сони юм бэ гэвэл нөгөө уур чи бүр л их хүрдэг хизээч ингээл намжиж байгаагүй яг түүнтэй адилхан өөрөөр хэлбэл хүүхдийнхээ оронд та өөрөө байгаад үтсэн ч тэр хүүхэд чи ууралж байгаа үед хизээч бити зөрүүлж уурлаа тэрний оронд зүгээр л ингээд уурлаад байхаар юу ярьсан болох вэ? Ээж нь заавал чамтай ярилцах хэрэгтэй байгаа учраас хоёлаа болоод жаахан тайвширхаар нь ярья гэж хэлээрээ. За тэгээд эргээд жоохон тайвширсныхан дараа хүүхдтэйгээ ярилцвал магадгүй хүүхдийн сэтгэл хөдлөлөө илүүтэй яагаад ууралсан, юунаас болсон тэрийг үнэн зөв боддоор нь тайлбарладаг, эргээд тэрэндээ дүүн шинжилгээ хийж ингээд чаддаг. Тэгэхгүй ингээд зөрүүлэл хоёр талаасаа уурлаад байвал ерөөсөө юу болох вэ гэхээр мэдээж хүүхэд нэгдүгürt бүр их тесэрч уурлна. Хинч намайг ойлгодгүй юм байна. Эсвэл магадгүй уурлага бойл гэдэг тэр сэтгэл хөдлөлийн зогсооно гэдэг чинь өөрөө ерөөсөө байж боломгүй тэм үйлдэл болж таарнаа гэсэн ийм санаа гаргаж өгсөн байсан. За тэгээд ер нь үүнтэй холбоотойгоор ч гэсэн энэ номын ерөнхийдөө бүх хэсгүүд яг нэг ийм жишээ дурдаад түүнийхээ араас ингээд тэр ингийн оронд ингээд үзээрэй, энийг чангаар уншаад үзээрэй гэдэг ийм дадлыг өгөх гэсэн онцолж тэмдэглэсэн юм текстүүдтэйсэн. Тэр текстүүдийг нь би бол та бүхэнд шууд уншиж хэлж өгж байгаа шүү гэсэн үг. За мөн дараагийн нэг хэсэг байсан нөгөө нэг хүүхэд ингээл нэг хүн ихтэй газар ч юм уу за эсвэл ингээд ер нь л нэг гараад гүүчээд идэх хүүхдүүд байдаг шүү дээ. Битгийгөө энэ тэнэс ингээд хүмүүс гараад юм өрөгчин замаа хар гэл эцэгчүүд маш их санаа зовдөг. Тэгэн гутаа тэрийг болохоор эцэгчүүд юу гэж хэлдэг вэ гэхээр зүг зүгээр явж байгаа хүмүүстэй холбож ярьдаг те.
Хөө чи битэг үгээд байгаач тэр ах чамайг хараад байна. Айгүй аль чамайг ингээ гүүгээд байвал аваа явчих шүү гээл тэгдэг ч юм уу. Эсвэл нэг хүү явж ахаар өө наагч жуурлаа шүү. Хичээ та энэ манай үг хараад байгаарай. Загнаараа энэ хараа гүүгээдээ шүү мүгээдээ шүү ингээд гэж холбдог. Энэ нь одоо ямар хор одоо юу гэмдэ муу талыг одоо өгдөг вэ гэхээр нэгдүгээр төрөөсөө гадны хүмүүсийг шууд ингэж муу хүн болгож харагдуулдаг. Одоо зөв зүгээр байгаа хүнийг энэ хүн намайг загначих юм байх та, намайг одоо баг бариад авах юм байх та гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар хүүхдүүдэд ойлгуулдаг. Хоёрдугаар тухайн хүн нь одоо танаа хүүхдийг ингээд гүйж харяаж ахад те наад өвөө чинь чамайг загнандаа гэхэд нөгөө өвөө загнахгүй бол хүүхэд мэдээж дахиад харааж гүн гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр өвөө юу ч хараагүй учраас мэдээж энэ хүн чинь загнахгүй л шүү дээ, уурлахгүй л шүү дээ гэж бодоод харааж гүнэ. Тэгэхээр ингэж их одоо хараадаг, үсэрдэг одоо юу гэдгийг те жоохон сахилгагууддаг хүүхдүүдэд бол юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр миний хүү хардаа хүн ихтэй байгаа биз ийм газар гүүж хараагаад байвал бүдэрч унах аюултай байд юм а. Тэм учраас гүүж болохгүй гэдэг ийм санамжийг өгүүлэх зүгээрээ. Мэдээж одоо юу гэдгийг хүүхэд гэртээ байсаар агаад гараад яг нийгмийн харилцаанд ороод ирэхээр маш олон одоо саад бэрхшээлүүдтэй тулгардаг. Одоо зүгээр л наад захын жишээтэй тий гараар л хаасаагүй гараа гүйчтiin байх гэж утсан чинь машин зам гэж байдаг, дугуйчин тэндээс гарч ирж болдог гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ болгоныг ерөөсөө болохгүй гэж тайлбарлах биш болдоггүй юм аа. Яагаад гэвэл тэгдэх юм аа гэдгийг нь л айгүй сайн эцэгчүүдийг тайлбарлаж хүүхдтэй учир утгыг нь айгүй сайн ойлгуулж өгөөрөө гэж бас хэлсэн байсан. За ерөнхийдөө бол миний ч гэсэн яг баримтлагдаг зарчим бол тэр хүүхэд одоо нөгөө бид эдийн бас өмнөх подкастн дээр нөгөө баруун тархи зүүн тархины хөгжлийн талаар ярьжсэн шүү дээ. Хүүхдийн зүүн тархины хөгжил 3 нас өнгөрөө 4 насны үеэс эхэлдэг. За энэ үед зүүн тархи бол ерөөсөө логик сэтгэлгээний одоо тархи байдаг учраас нөгөө нэг хүүхдүүдийг яагаад болохгүй гэж яагаад гэдэг асуултууд гарч ирдэг те. Тэгэхээр энэ үед бол тэр тархины хөгжил яг эхэлж байгаа учраас маш сониучрахар юм асуудаг учраас энэ үед эцэгчүүдийг хүүхдтэй ерөөсөө цааргалалгүйгээр залхууралгүйгээр тэр яагаад гэдгийг хариултыг нь яг хүүхдэд одоо тохирсон тэр хэмжээнд нь маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх нь чухал гэсэн байдаг. Тэгэхээр яг л одоо миний бас одоо хамгийн их баримтлагдаг зарчим бол тэр ахгүй юу, мэдээж хүүхэд бол цагаан цаас юу ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр тэр хийн зааж өгч хийн тайлбарлах ёстой гэвэл хамгийн нэг номерт нь би учраас би маш их хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг магадгүй тийм болоод ч тэр манай хүү ерөнхийдөө бол үеийнхнаас бол монгол хэлээр маш сайн ярьдаг л та. Тэгээд эргэн тойрны найз нөхөд багш нар нь хүртэл ингээд ямар сайн монгол хэлээр ярьдаг юм бэ? Амар урт өгүүлбэрээр ярьдаг юм байна. Одоо ашигладаг үгийг ашигладаг юм байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэрийг болохоор ингээд яаж тэгсэн ингээд надаас амар асуудаг байдаг байхгүй. Тэгээ миний зүгээр гол баримтлагдаг юм л тэр би зүгээр хүүхдтэйгээ бүр тултал нь ярилцдаг, маш их ярилцдаг, ярьдаг, бас дахин ярьдаг. Тэгэхээр эцэгчүүдээ бас тэгж хэлмээр байна. Ерөөсөө ядраад байна, алижи цаашаа алижи чимээгүй байл та. Хүн ингээд ядраад ирэхээр л өөдөөс бага юм яриад байгаа юм гэж битгий цааргалаараа хүүхдтэй маш их зүйлийг тайлбарлаж өгдөг байгаараа. Одоо л яг тайлбарлах нас нь тайлбарлах цаг нь та одоо тэр нэг 20 18 тэ одоо үгдийн 25 30 хүрчээл хүүхдтэй өглөөд байвал тайлбарлаад байвал өглөөд байл гэж сонсдог хүнс нэг ойлгоол тийм байна гэж бол бодохгүй шүү. Тийм учраас тайлбарл ярилц гэдэг зүйлийг хэлмээр байна. За дараагийн бас нэг зүйл ингээд хүүхд ингээ орилоод яриад байдаг штэ тий. Ингээд зарим хүүхдүүд гэдэг штэ зүгээр ярьж байгаа нь өөрөө нэг тийм орилж ярьдаг хүүхдүүд байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг эцэгчүүд яадаг гэхээр юундаа орилоод байгаа юм бэ? Аяаргаа ярил та гэл эсвэл одоо хүүхдийнхаа өдөөс зөрүүлж орилж ярьдаг. Тэгэхээр энийг бас л яг та өөрөө хэрвээ хүүхэд байсан бол таны өдөөс эцэг маань ямар байгаасаа гэж хүүхд чинь хүсэх байсан бол тэрийг бас бодож үзээч буюу яг ингэж орилж ярьдаг хүүхдүүдтэй зөрүүлж орилж ярихаас илүүтэйгээр юу яах ёстой юм бэ? Зөөлөн дугаар ярих нь маш үр дүнтэй байдаг гэж байна.
зөөлөн яриад, зөөлөн дугаар яриад байвал чи юу гинэ гэд юу гсэн бэ ээжээ гэд улам ярих юм бол юу гсэн гинэ ээжээ гэд бүр хүүхэд тэгж дуурайдаг. Тэгээ би энэ аргыг яг туршиж үзсэн. Манай хүү ер нь бол маш орилоо яриатай. Тэгээ би энэ аргыг туршиж үзсэн. Үнэхээр хэрэгждэг юм байлээ. Тэгээд хүүхдэд юу гэж хэлэх ёстой гэхээр хөөх чи чимээгүй болсон чинь ээж нь ярихад хамаагүй дээр болчихлоо. Баярлаа хүүдээ, баярлаа охиндоо гэж хэлээд харилцаа яриагаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэсэн санааг гаргаж өгсөн байсан. За энэ хэсгийг бол үнэхээр туршилтаар батлаад бас таидтэй хуваалцж байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө 2 дугаар бүлгээс таалагдсан хэсгүүдээ та нартай ярьлаа. Энд бас нөгөө 2 хүүхэд одоо ах トゥ хоёр тоглоомоо булаацалтгаад яах вэ гэдэг ч юм уу те юу гэж хэлэх вэ. За дүүгээ ингээд бишээ нөгөө нэг одоо эцэг эхчүүд нь өөрсдөө 2 хүүхэдтэй хэрхэн хооронд нь одоо хандах вэ гэдэг ч юм уу ингээд ер нь бол амьдралд яг өдөр тутамдаа тулгарч болдог маш гоё кейсүүдийг аваад түүн дээр ийм аргуудыг ашиглаараа ийм үг хэлж үзээрэй гэсэн саллуудыг бол гаргасан байсан. Маш их таалагдсан. За тэгээд одоо 3 дугаар бүлгийг манай бүжээ маань та бүхэнд танилцуулна. За миний ярих бүлэг бол 3 дугаар бүлэг байгаа. За бүлгийн маань нэр нь сэтгэл дулаацуулах урмын үгс гэсэн нэртэй бүлэг байгаа. За энэ бүлгийг уншиж байхад надад үнэхээр онцолж ярмаар 1-2 сэдв бол байсан. Үнэхээр их таалагдсан. Ялангуяа би яг өөрөө энэ хэсгүүд дээрээ одоо нөгөө өөрөө алдаа хийж байгаа учраас надад илүү ойр туссан. Тэгэхээр би ийм алдаа хийд юм бэ. Тэгэхээр би энийг энэ өгнүүдийг хэлээд зөв залруулаад зөв гаргалгааг олж чадах юм байна гэдгийг ухаарсан байгаа. За тэгээд эхнийх нь хэсгийг яри. Энэ нь төр азнаад орондоо салхинд гарах уу гэсэн нэртэй хэсэг. За энэ хэсэг энэ дээр юу гардаг вэ гэхээр ялангуяа одоо бидний үеийн эцэгчүүдийн толгомцсон асуудал буюу хуцаа их үздэг, зурагт их үздэг хүүхдүүдтэй одоо яаж болиулах вэ? Энэ зуршлыг яаж боёхгүй болох вэ гэдэг энэ сэдвийг хүндсэн хэсэг байсан. За энэ дээр бид нар ингээл хүүхдтэй зурагт юм хуцаа үзүүлчихдэг. Тэгээд ингээд нэг харсан чи айгүй удаа хугацаанд хуцаа үзсэн байдаг. Тэнгүүд гинт санал ямар их зурагт үздэг юм бэ? Одоо энэ зурагтаа унтраа гэл ингээл баг удирдлагын шүүрч аваад унтраадаг. За тэгээд яг энэ үйлдэл бол хамгийн буруу үйлдэлүүдийн нэг юм байна. Яагаад гэхээр хүүхд өөрөө хамгийн ихээр анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Тэгэхээр энэ үед тасалж орж ирээд ээж булааж авч юм уу хүчээр одоо тэр зургтыг унтраагаад уцыг авах юм бол хүүхд энэ үед яг эцэг эхээ төгшөөдөг. Эцэг эх нь маш ядаргаатай санагддаг. Тэгээд нөгөө зурагт үзүүлэхгүй байгаад зуршлын дарах биш бүр эсэргээрээ улам зөрүүд болгох юм байна хүүхдийг. Тэгэхээр ялангуяа энэ бага насны хүүхдүүд бол маш хүнд тусдаг. Тэгэхээр би яг ийм зуршилтай хүүхд хэрвээ таны хүүхд удаан хугацаагаар зурагт үзээд эсвэл удаан хугацаагаар гар утас үзээд байдаг бол яах вэ? Яаж энийг болиулах вэ? Яаж зогсоох вэ? Зөөр гэсэн үг. Тэгэхээр хүүхдтэй хэлж ойлгуулах юм байна. Зурагтаа унтраахаас өмнө одоо болоорой хэр удаа хитрхи удаан хойлоо ингээд зурагтаа үзэж шүү. Харин оронд нь салхинд гарах уу? Гадаа гарч тоглох уу? Скол гой гурил зурж тоглох уу гэм үү? Өөрөөр хэлбэл хүүхдийнхаа сонирхдаг өөр итгэвтэй зүйлийг санал болгох юм байна. Ингээд хүүхдийн анхаарлыг аажмаар өөр тийшээ хандуулсны дараагаар зурагтыг унтраавал хүүхдэд ингээд хүчтэйгээр тусдгүй юм байна. За энэ надад бүр маш их таалагдсан. Тэгээд би яг ингээд хүүхдээ ингээд удаан зурагт үзүүлчихэд би яг өөрөө ингээд удирдлагаа унтраадаг. Одоо тийм үйлдэлүүд бол үе гаргадаг. Тэгэхээр энэ үйлдэл маань маш буруу юм байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр одооноос би энэ дээрээ бол анхаарч ажилланаа. Өөрийнхөө буруу зуршлыг бол заснаа гэж одоо амлаж байна. За дараагийнх нь одоо таалагдсан хэсэг бол дүүгээ үзэн ядах сэтгэл төрөөд байгаа байх нэ гэж хүүхдээ энэ үгийг хэлэх юм байна. За тэгэхээр бид нар эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхаа мэдрэмж, өөртөө төрж байгаа мэдрэмж, сэтгэлийг зөвөр илэрхийлж одоо уудлаад өөрийгөө ингээд тайвшруулдаг одоо тийм болохтон сургах хэрэгтэй. За тэнгүүд
хүүхдийг ээж аав нь ингээд дүүгээ үзэн ядаад одоо хүүхд бол нөгөө тийм матаархах сэтгэлтэй байна шүү дээ. Тэгээд дүүдээ дургүй байх юм уу? Тийм үйлдэл гарах үед нь тий болтгүй гэл дүүгийн талаар сөрөг үг хэлэнгүүт нь дүүгээ тэгж хэлж болохгүй. Тийм үг хэлдэг хүн чинь муу хүн байдгийн гэх юм уу? Иймэрхүү байдлаар хүүхдэд огт хэлж болохгүй нэ. Хэрвээ таны дүүдээ дургу гэж хэлэх юм бол скол дүү муухай ч юм уу ингээл хэлэх юм бол бойл гэж хэлхийн оронд та өөрийгөө тэр сэтгэлийг ойлгож байгаа гэдгийг илэрхийлж хүүхдэд илэрхийлж өгөөрэй. Жишээлбэл миний хүү дүүгээ үзэн ядах сэтгэл төрсөн юм бэ штэ тийм үү гэж юм уу асуух маягаар шууд ингээд бойл гэж сэтгэл мэдрэмжийг зогсоож тасалж болохгүйгээр хүүхдээ яриулаад мэдрэмжээ тайлахад нь тусалж одоо туслах хэрэгтэй гэдэм байх эцэг эхчүүд маань. Тэгэхээр маань эцэг эхчүүд маань бас энэ дээр анхаараарай гэж би хүссэн. За хоёр дахь нь гурав дахь нь юм байна. За ингэж хийвэл илүү дээр гэдэг юм хэсэг байгаа. За энэ гурав дахь хэсэг төр маань одоо бид нар хүүхдтэй одоо болохгүй энэ чинь ингэж болдгүй юм бойл гэж юм уу ингээд хориглох болох үгсүүдийг хэлээд байдаг. Тэгэхээр хүүхд тэр одоо хийж байгаа буруу зүйлийг хориглол одоо болохгүй юм байна гэдгийг ойлгосон ч гэсэн ахаад энэ үйлээ гаргах боломжтой гаргаал байдаг. Бид нар энэ буруу хийж байгаа зуршил буруу хийж байгаа үйлдэлүүдийг яаж бид нар засаж зүг залруулах вэ гэхээр оронд нь хийж болох зөв хийж болох зүйлсүүдийг өөртөө үлгэрлэн хүүхдүүдэд өгүүлж зааж өгөх хэрэгтэй. За бид нар шууд ингэж болохгүй, ингэж болдгүй наатах бойл гэж хэлэх оронд ингэж хийвэл илүү үр дүнтэй, ингэж хийвэл илүү дээр гэд хүүхдтэй гаргалгааг зааж өгөөд өөрөө хийж үзүүлээд ингэж хүүхдэд зааж өгөөрэй гэдэг. Тэгээд та бид нар ямар нэгэн асуудал юм уу, ямар нэгэн одоо шийдвэрлэх зүйл гарах болгоно би энийг яаж хүүхдтэй илүү хэлбэрхэн ойлгуулах вэ? Хүүхэд яаж энийг хийвэл дагаад амархан хийх вэ? Тэгэд гэдгийг ингээд бодож хэрэгтэй. Тэгэд хүүхдтэй та ийм зааж өгөх боломж гарах юм бол өөрөө хийвэл одоо буруу зүйл хийж байгаа одоо буруу хүүхдээ нэг буруу зүйл юм уу буруу зуршил байгаа бол тэрийг та сөргөөр бодож хүлээж авахын оронд за би хүүхдтэй зөв зүйл зааж өгөх нэг боломж гарлаа гэж хараад за энийг хүүхдтэй ээлдгээр уурлаж уцаарлахгүйгээр тодорхой энгийнээр зааж өгөөрэй гэсэн байгаа. Тэгэд энэ хэсэг бас надад маш их таалагдсан. За дараа нь мөн болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За жишээлбэл ийм юм байна л да. Одоо ийм хоёр төрлийн аав ээжүүд байна. Жишээлбэл ингээд маш хатуу те тэрч болохгүй, иймч болохгүй гэд бүр байнга хоригддаг ийм бас аав ээжүүд байна. Эсвэл нөгөөт нь болохоор бүр ингээд огт юу ч хоригддаггүй одоо бүх хүссэн бүх зүйлийг ингээд худалдаж авч өгөөл ингээд одоо ямар ч одоо юу гэдгийг хүссэн шаардлагыг нь ямар ч стандартгүй ингээл бүгдийг ингээл аваад биелүүлээд идэг тийм бас аав ээжүүд байна. Тэгээ энэ хоёр маань хоёулаа ингээ хүмүүжлийн бас буруу арга хэлбэр юм байна. Тэгээ яах ёстой вэ гэхээр хэд ингээл болохгүй байгхөө гэл ингээд хам бол хүүхэд айгу юу гэдэг өөртөө итгэлгүй болдог. Дээрэс нь ингээ хизээш аав ээж намайг дэмждэггүй, миний санаа бодлыг ойлгодгүй гэдэг юм сөрөг бодол одоо толгойд нь ороод үлдчихдэг. Эсвэл ингээ хүссэн болгоныг авч өгөөд тахаар л одоо магадгүй те хит юм дураараач гэдэг юм уу альва зүйлээ одоо үн цэнийг ойлгодгооч гэдэг юм уу ингээд ийм одоо болох магадлалтай. Тийм болохоор болохгүй гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ хэлэхдээ яаж хэлэх вэ гэдгээ бас ээж аауд маань сонсоорой. За жишээлбэл ингэж хэлэх хэрэгтэй юм байна. Ээж нь чамд хайртай ч гэсэн зөвшөөрч болохгүй зүйл олон байдаг. Эсвэл загнах гэсэн юм бишээ. Чамд энийг заавал зааж өгөх хэрэгтэй болохоор хэлж байгаа юм. Эсвэл аав нь чамд хайртай л та. Гэхдээ энийг зөвшөөрч чадахгүй гэх мэтээр зөөлөн хэлэх ёстой байна. Ингэж хэлснийхаа дараа заавар өгөхдөө зөөлөн хаарц айдуу дугаар гэхдээ товч тодорхой хэлж өгөх хэрэгтэй юм байна. Тэгж байж л хүүхэд бол болохгүй гэдэг үгийг өмнөхөөсөө арай одоо өөрөөр баг эмзэглэж ойлгож хүлээж авах юм байна.
За дараагийн таалагдсан хэсэг бол ямар үед дургуун хүрдгээ хэлэх юм уу гэдэг хэсэг таалагдсан. За энэ дээр болохоор манай ээж аавд маань хүүхдээ маш сайн сонсох хэрэгтэй юм байна. Хүүхэд ингээд сайхан байгаагаа эсвэл ингээд таагүй муухай байгаагаа илэрхийлэхэд нь ээж аавд бити одоо эмзэглэж эсвэл ингээд загнаж сонсороо ойлгож сонсхийг бодоод сонсоод дараа нь одоо зөвлөгөөч гэдэг юм уу үг бол хэлэх хэрэгтэй юм байна. Жишээлбэл ингээд зарим хүүхдүүд магадгүй юунаас ч олдгийн ээж нь нөгөө болохгүй байг гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд зарим хүүхдүүд ингээд ч ээжээ би танд дургу та өстө муухай гэдэг юм те би танд хайргүйч гэдэг юм уу ингэж хэлдэг те. Тэгэнгუთ энэ тохиолдолд ингээд шууд загнаад ээж болохгүй. Яах ёстой вэ гэхээр ээжигээ үзэн ядах үе байдаг бахнэ. Ямар үед ээждээ дургу хүрдгээ хэлээд өгөх юм уу гэж асуугаад хэрэг хүүхэд нь ингээ хэлэх юм бол яагаад вэ гэдэг учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх юм бол хүүхэд илүү ойлгож ухаарч авдаг бахнэ. Дараагийн таалагдсан хэсэг бол яалсан ч ялагдсан ч сонирхолтой байдаг юм гэсэн хэсэг байсан. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ тоглохдоо ийм үгийг их хэрэгэлдэг. Хин нь хурдан хийх нь үзэх үү, хин нь их хийх нь мөрөөцөөч гэдэг юм уу те. Ийм одоо үгийг их хэрэгэлдэг. Энэ нь болохоор хүүхдийнхаа ялах гэсэн хүслийг өдөөж байгаа ийм хөгжилтэй одоо тоглох гэсэн арга. Гэхдээ энэ нь бол тийм ч одоо сайн арга биш юм байна. Яа тэгэхээр зөвхөн ингээ хожлыг чухалчлаад байна гэсэн үг те. Тэгэхээр юу ч болж байсан хожхон сайн гэсэн зүйлийг бол хүүхдтэй ингээд суулгаад байна гэсэн үг байна. Эсвэл одоо магадгүй эцэг эхчүүд хожчих юм бол жишээлбэл хүүхдийнхээ хор шарыг малтах нь бол тийм сайн зүйл биш юм байна. Яагаад тэгэхээр тэрнээс болоод хүүхэд одоо шаралхаал, уйлаал, тэ бөө юм болдог. Дараа нь эргээ буцаад аав ээж хоёр нь дандаа ингээ хожигдож өгөх одоо болдог. Ийм одоо зүйл. Тэгэхээр энэ бол нэг ч тийм сайн арга биш. Гэхдээ ийм хөгжилтэй тоглоом юм хожигдох тоглоомыг бол тоглож болно. Энэхээ өмнө болохоор ийм зүйлийг хэлэх хэрэгтэй юм байна. Хожигдсон ч хөгжилтэй, хожсон ч хөгжилтэй шүү дээ. Аавтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөцгөөе. Дүрм нь хожигдсон ч хөгжилтэй байх шүү. Хоёулаа хамаг хүчээ дайчлан тоглоно. Харж үзнэ гэж байхгүй шүү. Хуурахгүй гэж хэлэх ёстой юм байна. Энэ нь бол хүмүүжлийн эерэг арга байна. За дараагийн таалагдсан хэсэг маань тэгсэн ч түлхэлгүйгээр дургу байгаагаа хэлээрэ гэдэг хэсэг байсан. За энэ дээр яасан бэ гэхээр одоо юу гэдэг нь хүүхэд нь магадгүй хүүхдийнх нь найз нь тоглоомыг булааж аваад тэгээ нөгөөх маань буцаага тоглоомоо булааж эргүүлж авахын тулд нөгөө хүүхдээ ингэ түлхдэг ч юм уу те. Ийм одоо зүйлүүд бол маш их гардаг штэ те. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айлд. Тэгээ энэ тохиолдолд ээж аав нь бол ингэж хэлэх хэрэгтэй юм байна. Найзыгаа түлхэж болдоггүй юм аа. Тоглоомыг чинь булаасан болохоор гомдоод тэгж байгаа биз дээ. Гэхдээ битгий түлх. Тэгсэн ч битгий түлх. Харин дургу байгаагаа хэлээрээ гэж хэлэх хэрэгтэй юм байна. Зарим аав ээжүүд бол яадгүй гэхээр те миний хүүхдийг найз чинь ч юм уу те цэцэрлэгийн хүүхд чамайг нэг зөксөн бол чи буцаагаад хоёр зөх гэдэг ч юм уу те. Ийм одоо үг хэлжсэн ээж аавуудыг би бол нэлээд олон удаа сонсч ирсэн. Энэ бол хүмүүжлийн хамгийн буруу арга гэж би бодож байна. Яа тэгэхээр хүүхэд бол хин нэгний биед бол хүрж болохгүй, тэ хин нэгнийг гэмтэж болохгүй гэдгийг нь багаас нь ээж аавууд ер нь хүүхдтэй ойлгуулж хэлэх хэрэгтэй байхаа. За 5 дахь бүлгийнхаа талаар ярих гэж байна. За 5 дахь бүлгийн нэр бол хүүхэд шиг аашлахгүйгээр эхний санаа зорилгын дагуу гэсэн сэдвтэйгаа. За энэ бүлгээс та нартай таалагдсан 3-4 хэсгээс хуваалцъя. За 5 дахь бүлгийн 97 дахь хэсэг дээр тийм үг хэлэх нь буруу шүү гэсэн хэсэг байгаа. За энэ дээр болохоор ямар ерөнхийдөө гол санаа юу ярьж байна гэхээр одоо нөгөө хүүхэд бол ээж ба би эсвэл а ба би гэсэн хоёрхан талт харилцаанаас ангижраад бүлгийн харилцаа руу одоо ордог те нийгэмших үйл явц руугаа ордог. Жишээлбэл цэцэрлэгт орж эхэлдэг те. За тэгээд хүн гэдэг одоо амтан өөрөө айгүй тийм сонин миний тал биш гэж ингэж одоо бүр цаанаасаа ингээд ялах гээд байдаг юм төрөлхийн зан чанартай байна л та. Яагаад гэхээр дайснаас сонгоод түүнийгээ өөрийн хүрээллээсээ гаргачвал өөрийгөө аюулгүй болно гэдгийг
одоо бүрэн мэдэрдэг учраас энэ манай тал те энэ миний тал энэ миний эсрэг хүн гэж жоохон угаасаа ингээ ялах гэдэг юм байна. За тэгэхээр хүүхэд ч гэсэн мөн адил те нөгөө нэг хамт тоглож ясна бол би чамтай тоглохгүй гэл ингээл тэгдэг штэ те. Тэгэхээр нөгөө нэг одоо магадгүй таны хүүхдэд одоо ангийнх нь хүүхдүүд ч юм уу найзууд нь ч юм уу би чамтай тоглохгүй би чамтай найзлахгүй гэдэг юм одоо гадуурхагдчихин л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ тохиолдолд бол ерөөсөө бид нэр хүүхдүүдтэй юу зааж сургах ёстой вэ гэхээр за нэгдүгürt мэдээж бол за бусад хүүхдүүдтэй тэгж болохгүй шүү тий тэгж хэлж болохгүй шүү хүүхэд болгонтой тоглох хэрэгтэй ч юм уу тий нээлттэй байх хэрэгтэй гэдэг талаас сурах чинь хэрв таны хүүхдэд бидний хүүхдэд ингээд нэг хин нэг нэрэд чамтай би тоглохгүй гэд ингээд гадуурхлаа гэж бодъё. За магадгүй ангийнхаа хүүхдүүдийг энтэй бити тоглоорой гэж гадуурхаж чинь гэж бодъё те. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр хүүхдтэй нэг зүйлийг ойлгуулах хэрэгтэй гэж байна. Тэрийг бүр ойлгуулгач бүр дасгал хийлгээд сургах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр хэрвээ чамтай өнөөдөр тоглохгүй гэж хэлбэл тэр хүүхдийн өөдөөс окей дараа тоглохоор болвол хамт тоглоё гэж шууд хариуг нь өгөөрэй гэж байгаа. Өгдөг болгоорой гэж байна. За нөгөө талаасаа хэрвээ бүгдээрээ тэрнтэй тоглохгүй шүү гэд одоо хүүхдийн чинь гадуурхал танаа хүүхэд юу гэж хариулах ёстой вэ гэхээр тийм юм хэлээд тахтай яад юм бэ? Тэгвэл дараа л тоглоно үсттэй гэдэг хариултыг бас өгж сургах хэрэгтэй. Буюу юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн ер нь одоо бусдын өгч байгаа элдв сэтгэл санааны дайралт ямар ч дайралтыг даван туулах тийм хүчтэй байх хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр ямар нэгэн бүлэг дунд одоо биднэрт дургүй хүн ч гэж байна, дуртай хүн ч гэж байна, бидний хуурахч хүн гэж байна те. Тэгэхээр тэр болгоныг одоо өөрөөр хэлбэл яах ёстой гэхээр ойлгодог. За тэгээ заавал ингээд өөрт нь дургүй хүнтэй ингээд дотносгоол, найзлах гал тэгхгүй л болохоор ганцаардаал би хаягдчихлаа ч юм уу те намайг гадуурхчлаа гэдэг тийм бодол тээж болохгүй. Ягаад тэгэхээр хүн болгонд сайн муу те таалагддаггүй найзалдаг хүмүүс гэж бол байж болно гэдгийг хүүхдүүдэд аягүй сайн ойлгуулах хэрэгтэй. За тэгээд хин нэгэн одоо таны хүүхдэд мөн танд ч гэсэн те одоо надад ч гэсэн ингээд хин нэгэн дургүй ээж болно. Тэглээгээд бид нар өөрөөсөө өөрийгөө жижигрүүлж болохгүй. Харин ч түүний эсрэг яах вэ гэхээр зүгээр л тэрийг сайхан даван туулаад өөртөө нэг төвөг болохгүй хэмжээнд асуудлыг шийдэх тийм чадвартай байхад л болно гэсэн маань. Тэгэхээр энэ зүйлийг хүүхдэд аягүй сайн ойлгуулж сургаж өгөх нь одоо нийгмийн харилцаанд гараад тулгарх асуудлуудаас маш их хамгаалах болно гэдгийг хэлж өгсөн байсан. За дараагийн нэг хэсэг болохоор одоо энд нөгөө нэг байдлыг чинь ойлголоо гэж 101 дөрөсөх байгаа байхгүй юу. Энд болохоор ингээд хоёр хүүхэд одоо айлын том хүүхэд, айлын бага хүүхдийн харилцааны асуудлын талаар ярилцсан байгаа. За энэ дээр бол мэдээж ойлгомжтой одоо тоглоомоо булаацалдах, та энэнд ингэчээ тэрэнд тэгсэнгүү, надад тэгсэнгүү те гэдэг ч юм ингээд маргаанууд бол айлын одоо том бага хүүхдүүдийн хооронд бол гардаг. Тэгэхээр энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхээр одоо ерөнхийдөө эцэгчүүд яадаг вэ гэхээр хоёулыг ингээд тас цагинчдаг. За жишээлбэл одоо дүүн жишээлбэл тоглоомоо харамлалаа гэж бодоход чи одоо юун сүртэй ахаасаа ганц ахаасаа тоглоом харамлаад байхдаа хуваагаа тоглолцоход яадгийн ерөн чи гэж загнадаг бол шууд залгуулад ахыг нь чи ч гэсэн чи ганц дүүтэйгээ тоглоом булаацалтаад бүр нэг таарсан хоёр юм гэл ингээл эхэлдэг гэж байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ одоо тухайн хоёр хүүхдийг хоёулын ингээ нэгэн доор байж ахт нь загнацчаар ямар ч үр дүнд хүрдгүү гэж байгаа байхгүй. Жишээлбэл хоёр хүүхд хоёулаа хин нэгнийх нь буруу ч юм уу хин нэгнийх нь зөв юм байна гэж бол нэг ухаарч ойлгоод бол үлддэггүй. Хоёулаа гомдолтой хоцордог гэж байгаа. Тэгэхээр энэ үед яах ёстой вэ гэхээр хоёр хүүхдтэйгээ тус бүртээ ярилцах ёстой гэж байгаа. За тэгээд ярилцахтаа ингэрэй гэж байгаа. За хүүхдийнхаа яг ингээд урдаас нь харж агаад за хоёлаа эхлээд ярилцъя гэд дүүгэн ч юм уу төрүүлээд аваад явна гэж байгаа. За төрүүлж явахдаа шууд аваа явчихгүй те. Ахт нь би чамтай ч гэсэн ярилцсан чиний ч гэсэн үгийг сонсноо намайг төр хүлээж аваарай гэж хэлээд яваарай гэж байгаа. За тэгээд дүүг нь авч яваад дүүтэй надаа дүүгийн өнцгөөс байдлыг нь сайхан сонсгоно шүү дээ тий. За тэгэн гутаа дүүд нь бол те
За чиний байдлыг чинь сайн сонслоо, сайн ойлголоо гэж хэлээд одоо араас нь захих хэлэх зүйлсүүдээ хэлээд дараа нь ахтаа нь уулзаад ахт нь нас чиний байдлыг чинь сайн сонслоо, сайн ойлголоо. Дараагийн удаа ингэрээ тэгэрээ гэд ингээд хоёр талд нь хоёуланд нь сайхан хэлж ойлгуулах нь чухал байдгаа гэж байгаа. За яг түүнтэй адилхан бас нэг дараагийн хэсгээр нь нар сар хоёр хоёулаа чухалтай адил та хоёр хоёулаа л миний хувьд эрхэм нандаа гэж байгаа байхгүй. За одоо нөгөө нэг хүүхдүүдээ нэг жоохон харьцуулж ярих гэдэг нь шүү дээ тий. Ах чинь ийм байх чинь чиний байж байгаа чинь гэдэг ч юм уу тий. Эгч чинь ийм байхад чи хийж чаддгүй гэдэг ч юм уу. За тэгэл одоо юу гэдгийг яг нэг магтахтай хүртэл жишдэг одоо шүүмжлэгтэй хүртэл ийм жишдэг ийм үзэгдлүүд айгүй их гардгаа гэж байна. Тэгэхээр энд бол эцэгчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр ер нь бол нар сар бол хоёулаа тэнгэртэй байдаг. Гэхдээ харагдцын хувьд бол өөр гарч ирж байгаа цаг хугацааны хувьд бол өөр байдаг те. Тэгэхээр тэр хоёр бол хоёулаа гэхдээ чухал эрхэм нандин тийм зүйл те. Одоо дэлхийг нар гэрэлтүүлдэг бол сар жишээлбэл бас шүн гарч ирж одоо адилхан шүний харах бас нэг гэрэлтүүлж өгдөг ч юм уу те. Тэгэхээр яг л түүнтэй адилхан одоо та хоёр хичнээн одоо өөр ч гэсэн хоёулаа бид бүхний хувьд эрхэм нандин хүмүүс юм шүү. Та хоёр маань ч гэсэн одоо яг л нар сар хоёр шиг шүү гэдгийг нь айгуу сайн хэлж тайлбарлаж ойлгуулж өгөөрэй. Тэгээд хүүхдтэй одоо юу гэдгийг бас энэ дээр нэг тэгжилсэн байгаа байхгүй юу? Ээждээ чи хамгийн сайхан нь шүү гэдгийг одоо ингээд 2 хүүхэд 3 хүүхэд байж хат нэгийг тэрснээ ээжинтэй хүдээл хайртай ч юм уу эсвэл ээж нь охиндоо л хайртай эсвэл ээжтэй миний хүүлстэй хамгийн сайхан ч юм уу битээ тэгж хэлж байгаараа гэж байгаа байхгүй юу? Үнэхээр одоо та хоёрын тэр хоёулахна байгаа нандин цаг мөчтөө чи минь миний хамгийн хайртай хүү шүү. Чи минь хамгийн нандин шүү. Хамгийн инхрэн чи шүү гэдэг ч юм уу те. Тэр өгсүүдээ зөвхөн хоёулахнаа байхдаа л одоо хэрглэж байгаараа хүүхэд бүрээ тус тусад нь байхад нь яг ижилхэн хайрыг өгдөг байгаараа гэж байгаа юм. Тэгэхгүй нөгөө нэг дор сууж ахт нь нэгийг нь онцолж ярьдаг ч юм уу тэр зүйл бол маш буруу зүйл шүү гэсэн байсан. За тэгээд энэ бүлгээс бүр хамгийн бас таалагдсан нэг хэсэг нөгөө нэг уучлаарай гэдэг үгийг хүчилж хизээж битгий хэлүүлээрэ гэсэн байгаа хүүхдээрээ яагаад тэгэхээр одоо ингэдэг штэ ер нь би бас анзаарсан сүүлийн үед ч гэсэн яг энэ номыг уншичаад хүүд маань ингээл бэлэг өгөөл ингийн гутал нь бид нар тэг ингээл хүчээр баярлаа гэж хүнээс бэлэг авчаад ямар муухай юм бэ чи хэлээч гэл ингээл хүчээр хэлүүлдэг те. За тэгэн гутаа нэг хүүхдтэй тоглож байгаа л уйлуулчин гутал амар сайн хүн болох гол аав ээж нь очиод яагаад чи хүүхдээ уйлуулж байгаа юм чи уучлаарай гэж хэлээд. Гэтэл энэ ном дээр болохоор тайлбарснаар ингэж байгаа байхгүй юу? Хүн ер нь бол ингээд бусдыг өрөвдөх, инрэх тэ одоо нэмжин сэтгэл гаргах тэр одоо мэдрэмж чинь нөгөө нэг цаанаасаа гарч иж тухайн хүнийг одоо уучлна, хайрлна, инхрийлнэ гэдэг зүйлийг хүчээр бол хийж болдоггүй зүйлээ тэ. Одоо юу гэж хэлэх гэнэ нөхөр ямар нэгэн мэдрэмжийг одоо хориглоно эсвэл хүчээр одоо гаргуулна гэдэг зүйл чинь байж боломгүй зүйлээ те. Тэгэхээр хэрвээ та одоо юу гэдгийг чи уучлаарай гэж гуугаач гээл нөгөө хүүхэд нь ингээл аав ээж тэгсэн учраас би уучлалт гуух ёстой байна гэж бодоод уучлаарай гэж хэлж болно. Гэхдээ тэр мөчөд юу явагддаг вэ гэхээр хизээж танаа хүүхэд чинь өөрийнхөө бурууг ойлгодгүй. Хизээж энд би буруу зүйл хийчлээ, миний буруудаа би уучлалт гуух ёстой учраас гуйж шүү гэдэг зүйлийг ухаараагүй байдаг. Автоматар хэлүүлж байгаа учраас те. Тэгэхээр ингэж өссөн хүүхэд бол ирээдүйд яадаг вэ гэхээр дандаа бусдаас уучлалт гуйхтаа худлаа гуйдаг болчдөг тий. За уучлаарай гэж хэлээл болно штэ тий. За уучлаарай юм сүртэй ингэдэг ч юм уу тий. Эсвэл за найзаа уучлаарай миний буруу гэд ингээд хэлж байгаа ч гэсэн дотроо бол ерөөсөө тэр хүнийг одоо уучлсан ч юм уу эсвэл тэр хүнээс үнэхээр ингээд гимшиж уучлалт гуйсан тийм мэдрэмж ухаарлыг бол авдгүй юм байна. Тэгэхээр хүүхдтэй хизээж битгий тэгж заагаарай. Хүүхэд үнэхээр
буруугаа мэдрээд үнэхээр хүсвэл уучлаарай гэдэг зүйлийг өөрөө гарганаа хэлнэ. Гэхдээ мэдээж тэрийг нь бас зарим нэг одоо үг үйлдэлээрээ эцэг эхчүүд бол үлгэрлэх ёстой шүү дээ, тийм мэдээж одоо юу гэдэг юм санаандгүй байжгаад одоо юу гэдэг тоглоомын унгаад хагалчлаа гэж бодоход ээж нь тий яана минь хөө уучлаарай, ээж нь санаандгүй тоглоомын хагалчлаа, өстө уучлаарай намайг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар одоо эцэг эхчүүд яг тэр уучлаарай гэдэг үгийг ямар үед гимшээд яаж гаргаж байгаа гэдгээ үг үйлдэлээрээ л одоо сургаж өгнө үү гэхээс ш хүүхдээ хизээж битгий тэгж хүчлээрэ гэдэг санаа гаргасан нь маш их таалагдсан. Тэгээд би бас энийг бол яг амьдралдаа гоё хэрэгжүүлээд явъя гэж бодоод байж байгаа. За тэгээд одоо хамгийн сүүлийн бүлгийг маань бүжин маань танилцуулна. Маш их таалагдсан дахин нэг бүлэг бол чамтай хувааж идмээр байна гэсэн ийм хэсэг байсан. За энэ нь ялангуяа би хэлсэндээ миний хүүхэдтэй ойр жишээнүүд байсан учраас тэр хэсгүүд надад илүү дотн илүү одоо ойрхон туссан. За тэгээд хүүхдэд ялангуяа ах дүү нартаа найзуудтайгаа тоглох үедээ эвтэм нартай хуваагаад тоглож чадахгүй ч юм уу эсвэл хоолоо хин нэгэнтэй ингэж хувааж иддэггүй. Ер нь бол бусдаа ямар нэг юм хамт хэрэглэж чадахгүй байдаг. Яг энэ үед нь эцэг эхчүүдийн хэлдэг буруу үг гэвэл чи ямар хуваагчсэн зантай юм бэ? Яагаад дандаа өөрийгөө ботдсон бэ ч юм уу. Ингэж загиндаг. За тэгэхээр энэ бол одоо буруу жишээнүүдийг буруу хэлж байгаа өгнүүдийн нэг. Ялангуяа 3-5 настай хүүхдүүдэд бол одоо өмчрөх юм уу бүх юм өөрийнх нь гэсэн тийм үзэл бодол хүүхдүүд бүр том байдаг. Яг тэр хүүхдүүд маань сураг байгаа шүү дээ тий. Хувааж хэрэглэх бүх юм нэгэндээ туслах тэр зүйлийг хүүхдэд хараахан сураг байгаа. Тэгэхээр энийг эцэг эхчүүд бид нар хүүхдэдээ зааж сургаж өгөх ёстой. Тэгэхээр яаж хүүхдүүдээ сурах вэ гэхээр хилээд бол тий одоо чи надад хуваалцад тоглол хувааж ийд гэж хэлвэл хилээд авах хүүхдэд хизээж энэ зүйлийг хүүхдүүд сурахгүй та үлгэрлэн дуурайж үзүүлж байж л хүүхд таныг харж сурнаа. Тэгэхээр одоо тий ширүүн загнаа дуурлахын оронд та одоо боломж гарвал үлгэрлээд үзүүлээрэй. Жишээлбэл энэ ном дээр нэг жишээ гардаг. За ээж нь өөрийнхөө хамгийн дуртай амттныг авлаа. Энэ тэгээ хоёулаа нэг хувааж идэхүү би чамд хуваалцмаар байна гэж хэлэх жишээгээр одоо хүүхдтэй үлгэрлэж бусдтай хуваалцах тэр чадварт суралцуулаарай гэсэн байсан. Тэгээд энэ хэсэг бүр үнэхээр надад таалагдсан. За энд хүрээд номын танилцуулга маань дуусч байна. Мэдээж болол ном 6 бүлэг. За үглэх биш зөв хүмүүжүүлэхэд туслах эцэгхийн хэлэх 130 үгийг 130 кейс дээр 6 бүлгийн хүрээнд одоо танилцуулсан байгаа. Тэгээ бид хэд бол дөнгөж одоо нэг бүлгээс 3-аас 4-ийг л та бүхэндээ танилцууллаа штэ тий. Тэгэхээр чи одоо үсрээл нэг 20-с 25 кейсийг л та хэдтэй танилцуулж чадлаа. За тэгээд миний зүгээс бол номыг ингээд дүгнээд ярихад бол маш сонирхолтой маш хурдан уншигдчихсэн. Сонирхолтой гэж хэлж байгаа шалтгаан нь бол ном өөрөө маш гоё зургуудтай, өнгөт байсан нь бол анхаарлыг маш их татчихсан. Хурдан уншигдчихсэн гол шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө нэг юм богинохон одоо тэр 130 кейс чинь ингээд богинохон явчихж байгаа учраас ингээд айгүй хурдан уншигдаад байт юм билэ. За тэгээд энэ 130 кейс дээр одоо миний л бодлоор тий нэг тийм амьдралаас хоол зөрүүтэй ч юм уу ингэт юм уу мэдгүй манай хүү лав тэгдэггүй ч юм уу гэж ботсон зүйл бол байгаагүй. Яг бүр ингээд нэрээ тэгдэгдээ нэрээ энэ үед ингэмээр юм байна гэсэн одоо бодлуудыг хууц бүр дээрээ илэрхийлжсэн нь бол маш их таалагдсан. Тэгээд одоо энэ номыг бол би үнэхээр эцэгчүүдийгээ бүр заавалчгүй авч уншаарай гэж болол бүр нөгөө рекоменд хиймээр байна. Одоо зарим номыг бол би за энэ ч нэг яг ерөнхийдөө уншихгүй байсан ч болохоор гэж хэлдэг. Гэхдээ энэ номыг би бол бүр заавал аваад уншаарай. Тэгээд энэ ном дээрээ хүртэл бичсэн байсан. Энэ номыг та ингээд нэг уншаад таны одоо тэр хэлж байгаа үгс үйлдэл чинь өөрчлөгдөхгүй байхаа. Тэгэхээр ингээд дахин гаргаж ирээд уншаарай. Тэр нөгөө нэг
энэ үгээр солиод хэлээд үзээрэй гэдгээ ингээд тод бичсэн. Тэгээ тэрийгээ дандаа ингээд бичгийнхаа өмнө чангаар уншаараа гэсэн байсан. Тэгээ яагаад гэсэн шалтгаан нь бол ойлгомжтой. Юмыг хүн ингээд чанга уншиж бусдад хуваалцах ч юм уу те хуваалцах хуйцаар чанга ярьж уншихаар айгүй сайн тогтдог учраас бас албаар тэгэж онцолж бичиж өгсөн юм байна гэж бодсон. Тэгээд үнэхээр таалагдлаа. Номын хувьд бол надад би тэгээд сонсогчтойгоо заавал авч уншаарай гэж бүр онцлон болол recommend хиймээр тийм ном байлаа. За тэгээд манай хоёроос номынхаа талаар сэтгэлдээ бол нэгтгэж хэлэх байх. За энэ мэтчлэн хүмүүжлийн эерэг аргууд хүүхдтэйгээ хэрхэн харьцах уу гэдэг талаар маш үнэтэй өгөөчтэй ийм зөвлөгөөнүүдээр баялаг ном байх нь. Энэ дээр ингэж батсан мэдээж хэрэг хүмүүс хоорондоо үгээр тэ харилцдаг. Мэдээж тохоогоор харилцаж болно. Тэгээ үг бол маш хүчтэй, үгийг хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглээрээ ялангуяа одоо дөнгөж өсөж өндөөж яваа, тэ төлөвшөж яваа бяцхан хүүхдүүдтэйгээ харилцахдаа үгийг маш болгоомжтой сонгоорой гэж ээж аавуудтай захимаар байна. Ер нь бүх хүмүүст л хэлмээр байна л да. Үг бол зүрхэнд, тархинд хүрээд цаашаа ингээд зүрхэнд хүрдэг. Тийм болохоор үгийг бүгдээрээ маш болгоомжтой ашиглая. Хин нэгэнд муухай үгийг бүх хэлье. Хин нэгний одоо зүрх сэтгэлийг шархлуулах үгийг тэр тусмаа хэлэхгүй байхыг хэлэх хэрэгтэй. Ялангуяа өөрсдийнхөө хамгийн хайртай хүүхдүүдтэй дандаа эерэг сайхан үгийг хэлээд ойлгуулаарай. Загнах биш, зэмлэх, ойлгуулах тал дээр нь ээж аавд маань анхаарч өгөөрэй гэж хүсмээр байна. Би Амка Ари хоёроо ярьж байхдаа санал нэг байна. Миний хувьд энэ ном аль бүрт тэр дундаа бүр ширээний ном нь байгаасаа гэж хүсэн. Яг тэгэхээр бид нар өөрсдийнхөө унсан зүйлийг хэсэг хугацааны дараа мартдаг. Тэгэхээр хүүхдтэйгээ маргалцсан, үл ойлголцсон, хайрлцахаар зөрчилдөөн үүсэн ийм үедээ энэ номоо уншаад эргүүлээд өөрийнхөө юун дээр алдсан байх уу, ямар хүүхдтэйгээ ямар үг хэлэх ёстой байсан, яаж харьцах ёстой байсан гэдгээ уншиж ойлгож ухаарах боломжтой юм байна гэж дүгнсэн. Тэгээд би өөрөө яг энэ номыг унших хавцтай хүүхдтэйгээ харилцах гаргадаг миний үднэс гаргадаг алдаага хүүхдээ буруу хэлдэг өгнүүдээ одоо ухаарсан айгүй олон зүйл байсан. Тэгээд одоо ингээд буруу зүйл хийлээд байгаагаа буруу хандлагаар хүүхдтэй харьцаж байгаа гэдгийг ойлгосон учраас ойлгосон зүйлийг засаж залруулахад бол одоо илүү төхөн байна гэдэгт бол би итгэлтэй байгаа. За тэгэхээр манай сонсогч нар нь хүсвэл энэ номыг заавал авч уншаарай. Ялангуяа хүүхдтэй хүн бүр энэ номыг уншаасай гэж би хүсэж байна. Бас уриалж байна. За бидний энэ үрдэл сонссон сонсогчдоо маш их баярлалаа. За бид бүхэн 14 хоног тутам та нартай ээж, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хэрэгтэй номын танилцуулгыг хүргэж байгаа. За манай Bookpama подкастын дэмжигчээр Owl Bookstore хамтран ажиллаж агаад маш их баярлж байна. Та бүхэндээ бас баярлалаа, талархлаа гэдгээ подкаст бүр дээрээ бид хэлж байгаа. За тэгээд Owl Bookstore-ийн хаяг маань Зайсангийн оргил худалдааны төвийн 1 давхурт байгаа шүү. Та нар маань очоод одоо манайхаар яригдсан бүх номыг очоод сонгон аваад унших юм боломжтой байгаа шүү. За тэгээд бид гурыг сонссон та нартаа баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баяртай.